зөвхөн одоо хурааж хуваарлах биш, хуримтлуулах гэдэг ийм тогтолцоо шилжих ёстой л доо. Тэгэхгүй л одоогийн байгаа тогтолцоо чинь тийм нийгмийн дадлын шимтгэл хэлбэрээр хурааж аваад тэгээд эргээд одоо өмнөх үеийнхний тэтгэр болгож хуваарлдаг тийм. Тэр энэ хуваарлтын системээс илүү хуримтлалын систем рүү жинхэнэ утгаараа орох ёстой. Тэгээд нөгөө хувийн тэтгэврийн сан гэдээ байна тийм. Энэ бүгдийг бол маш сайн хөгжүүлэх бол одоо хэтэрхий удаан хугацаа зарцуулж байна. Маш удаан байна. Ерөөсөө энэ төрийн реформ бүхэлдээ их удаан байна. Одоо жишээлбэл сүүлийн 10 жил нэг нам дангаараа засалж байгаа нөхцөлд бол ямар шинжилгээ хийх бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь ерөөсөө оройтой өөрчлөлт шинжилгээ хийгдэхгүй байна. Тийм учраас үр дүн ч гэсэн ард иргэд тэтгэврийнхний одоо амьдралд ерөөсөө мэдрэгдэхгүй байна. Гэтэл одоо улсын төсөв буюу улс төрчдийн зарцуулдаг мөнгө бол маш их нэмэгдэж байгаа шүү дээ. Одоо 23 онд ихтжил 22 их найдтай байдаг байсан төсөв баггүй юу. Чи одоо 33 их найдтай. Одоо ирэх жилүүдэд дахиад нэмэх юм төлөвлөгөөтэй багш байна. Бараг эн чинь 50% нэмэгдчихэд яваад идэг төсөв нь. Гэтэл энэ хооронд чинь энэ бүгд тэтгэврийн тогтолцоогоо зөв болгоод сайжруулаад тэгээд энэ ахмадуудынхаа нэг одоо хүн шиг амьдралдаг нэг ийм боломжийг бол бүрдүүлчих ёстой байсан харамсалтай. Тэгэхээр энэ төр бол маш их дөрвтэй өөрчлөлт хийх хэрэгтэй. Одоо наад зах нь төрийн данхаас нь том бүтцээ цөөлгээд байгаа тийм. Бараг 10 хүний дунд нэг дарга хүн байна гэж байгаа шүү дээ. Тэр дарга болгон яг уу машин унж байна. Машины зүгээр ч нэг машин биш, маш үнэтэй. Одоо 5 70 юу гэдэг тийм. Тийм маш бензин их зарцуулдаг машинууд унж байна. Төдий чинээ одоо зардал бол маш их гарч байна. Тэгээ энэ улс төрчид бол мөнгө тарьдаггүй. Тэгээ улс төрчид бол ерөөсөө энэ татвар төлөгчдийн мөнгөөр л захиран зарцуулж байгаа тийм. Мэдээж нийгмийн үйлчлэгийг бол татвар төлөгчдийн мөнгөөр үйлчлэгээ үзүүлж байгаа боловч эцсийн дүндээ тэр үйлчлэгийн ч гэсэн тийм төгс сайн байхгүй юм тийм. Өнөөдөр гихт чинь л тэр харамсалтай явдал дараагаасаа гарч штэ тийм. Тэр одоо өчигдрийн гихт чинь л тийм нэг хүүхд инглээ дахиад өчигдөр нэг хүүхэд тийм тэр юунд тэгэлдэж ээж нүнаад тий одоо гарлын ясна цуурсан цөмөрсөн байна гэдэг өдөр болгон л дандаа ийм аюулгүй байдлын одоо илэрлүүд бол бидэрт маш их мэдрэгдэж байна. Гэтэл нөгөө татвар бол ерөөсө харамгүй авч байгаа. Эргээд үзүүлж байгаа үйлчлэг нь муу байна. Энийг л одоо сайжруулад ирэх юм бол тэтгэврийн мөнгийг тий нэмэх боломж байна л гэж харж байгаа.